Яагаад хүүхэд бисэд эвтний оролцдог вэ? Энэ хэвийн үзэл гэсүү. Хүүхдийн биеийн бусад хэсэгтэй адил нэгэн цагт хүүхэд бүсэлхийн доогуур юу байдгийг сонирхож эвэсдэг. 2 нас хүртэл хүүхэд өөрийн үүсгэсээ бүрэн ухамсарлагдаггүй тул түүнийг загнаж ичээх хэрэггүй. Учир нь ийм сөрөг хандлага нь насанд хүрсэн хойно эсвэл том асуудал үүсэж болцсошгүй. Хэрвээ та хүүхдээ ийм үүсгэл хийж байгааг анзаарвал түүний анхаарсыг зөөсөн өөр зүйл рүү хандуулж өөр зүйлс сатааруулахыг хичээгээрэй. Мөн хүүхдэд санаа зовох шалтгаан эсвэл бисэг эрхтний орчин загтнах зэрэг эсэрхий асуудал байгаа эсхийг шалгаарай. 3 нас хүрэх үед нь хүүхдэд дотоочны дүрмийг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдийн бисэг эрхтнийг эцэг их эсвэл эцэг хийхэн дэргэд эмчээс өөр хэн ч хүрч босохгүй гэдгийг ойлгуулсарай. Гадны хүмүүс ямар ч тохиолдолд ийм газруудад хүрч босохгүй. Хэрвээ энэ дүрм зөрчигдвөл хүүхэд итгэдэг том хүн болох ээж эсвэл аавдаа заавал хийх хэрэгтэй. Хүүхдтэйгээ ярилцаж гадны хүмүүсийн дэргэд өөрийнхөө бисэд эвтэнд хүрч босохгүй гэдгийг ойлгуулж ихсээрэй. Ингэх нь зохимжгүй зүйл юм. Хэрвээ таны бүх оролцоогоос зүс хамааран хүүхэд байнга бисэд эвтэндээ хүрээд байвал мэдрэлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.